Сайн байцгаана уу? За, Намин байна. За, өнөөдрийн миний амьдралд хэрэглэгддэг маш чухал топ 10 зүйлсийг одоо би та нарт танилцуулах гэж байна. За, тэгээд сонирхоорой. За, эхлээд өдөр шөнө орой хизэж хамаагүй хүмүүс үзэж байгаа. Гэхдээ өглөөг бол of course мэдээж кофегаар эхэлнэ. За тэгээд ер нь өвлж бай, зунж бай, ер нь альч үлрэл айс американо уудаг. За тэгээд яагаад айс вэ гэвэл би бараг мөс бол миний амьдралын бараг нэг хэсэг гэж хэлж болно. Халуун юм ууж чаддаггүй. Тэгээ мөсийг одоо би бараг 15 жил идж байгаа хаа. За тийм байна. За мөс. Мөстэй американо. За хоёрт нь миний тэмдэглэлийн дэвтэр байна. За энийг одоо хүмүүс болохоор тэмдэглэлийн дэвтрэл гэдэг байна. Миний болохоор ерөнхийдөө амьдрал тохиолдсон бүр ингээд юугаач хамаагүй бичдэг дэвтэр гэж хэлж болно. За тэгээд тийм энэ дээр би нөгөө сая сүүлд юу бичсэн бэ гэвэл нөгөө манай Fantastic Production маань Зура гээд уран сайхны киног одоо 5 сарын 16-нд дижитал нээлттэй хийх гэж байгаа. За тэгээд та бүхэн ямарч одоо Innovation, Sky Media, Look TV, Dish, Skygo application-аараа төлбөрөдлөөд манай Зура уран сайхны киног хүлээж авч үзэх боломжтой шүү. За би яагаад Зураг яриад байгаа юм бэ гэхлээр за би Зура уран сайхны кинонд болохоор жүжигчнэрээ яваагүй. Жижиг хэрэглэлээр явсан байгаа. Жижиг хэрэглэл нь яг яад юм бэ гэвэл кинонд хувцснаас бусад тэр стенд хэрэглэгдэж байгаа одоо жишээ нь хүмүүсийн зүүж байгаа бүүж, цаг, тавилга те нэг цаас үзэг юу гэдэг тэр стенд хэрэглэгдэх бүх зүйлийг би хариуцдаг гэсэн үг. За тэгээд тэрнгээрээ ер нь онцлогтой. Би уг нь өөрөө жүжигчин мэрэгжилтэй л дээ. Гэхдээ мэрэгчлэрээ биш яг киноны арын албанд жижиг хэрэгэл хариуцаж явсан байгаа. Тэгээд маш их зүйл суралцсан. Бас маш хүнд байсан. Тэгээд кино маань өөрөө маш хүнд сцентэй байсан учраас ерөнхийдөө намайг бас юм сорьсон бас тийм том шалгуур бас том зүйл болсон гэж хэлж болно. За тийм манай киног хүлээн авч үзээрэй. За би энэ дэвтрийг ерөнхийдөө бараг 2 жил хэрэглэж байна. Энэ дэвтэр маань яг яадаг вэ гэхээр ямар ч юм юу байхгүй зэн хоосон хуудсан харуулах. Ийм шугам байхгүй. Юу хүснээ зурж болно, одоо бичиж болно. Тэгээ ер нь бол дотор нь бол одоо энэ харчилж жоохон замбраагаа талтай. Нэг юм дурсамжтай зураг байгаа. За тайлбарлаад яах вэ? За тэгээ энд болохоор би бол стикернээс амар дуртай. Тэгээ дуртай стикерүүдээ насан байна. За дараагийнх нь миний бэлтгэлтэй байнга хэрэгэлдэг бинт байна. Одоо боксинг бэйлийн дотроо хэрэгэлдэг. Одоо гараа ороож хэрэгэлдэг юм бинт байна. За энэ бинтийг одоо би бараг 2 жил хэрэгэлж байна уу? Тийм хамгийн анх яг кикбоксер хичээлж эхлээд тэгээ ер нь миний одоо хамгийн спешиал хүмүүс надад бэлгэлсэн. Тэгээ ерөөдөө байнга юмтай бэлтгэл хийдэг. За ийм байна. За дараа нь гэх юм бол за өнөртөө ус байна. За нөгөө шууд танилцаад ч юм уу сквал нэг юм бас ингээд харилцаанаас илүү бас нэг гоё өнөр хүнд гоё юм дурсамж үлдээд юм уу гэж би боддог. За тэгээд гоё өнөртэй байвал гоё бас хүнд бас гоё юм сэтгэл үлдээдэг байх гэж би дотроо хувьдаа боддог учраас өнөртэй усыг ерөнхийдөө байнга цүнхэндээ авч явдаг. Ойрдын усыг болохоор би байнга хэрэглэж байгаа. Тэгээд нөгөө цүнхний хэмжээтэй 10 мг-ийн хэмжээтэй цүнхэндээ авч явдаг юм өнөртэй ус байна. 60 эд мянгаар авлаа. Бишрэл битгээс авсан байгаа. За дараагийнх нь болохоор чихвч байна. За энэ нь бол
ганцаараа байхдаа ч юм уу ерөнхийдөө би баян хөгжим сонсдог. Унтахтаа өглөөс ирээд ерөнхийдөө баян энийг гэхдээ болохоор би бэлтгэл хийхдээ гадуур явахдаа их хэрэгэлдэг. Гэртээ болохоор ерөнхийдөө чанга хөгжим сонсоод ер нь их байх дуртай. Тэг гэрийнхэн жоох уурлаад наа зүгжөө унтраач чимээг байлгаач гэд ерөнхийдөө тэгээд эдний чихвч байна. За дараа нь болохоор нүүрний маск. Би бараг өдөр болго маск тавьдаг гэж хэлж болно нүүрэндээ. Арьсаа их арчлахыг хичээдэг. Ер нь хүмүүс нэг юм янз бүрийн айдас байдаг штэ одоо чинь өндрөөс айх ч юм уу те. Одоо ямар ч айдас байдгийг мэдгүй. Би тэгтээ хувьдаа аюус энэ хөвшөрхөөс жоох айгаад идэгний. Тэгээд ерөнхийдөө арьсаа жоох арчилдаг гэж хэлж болно. Тэг өдөр болго маск тавьдаг. Энэ бол миний бараг байнга хэрэглэдэг маск байна. Best маск. За тэгээд араас нь готл. За би яагаад готл авчирсан бэ гэхлээр би ерөнхийдөө готлны хоббитэй. Хүмүүс болохоор эмэгтэй хүмүүс ч болохоор мөсгийдөө готл сонирхолтой ингээл гэж шунал хөдөлдөг штеп. Би болохоор ийм пүүз кэтэнд илүү сонирхолтой. Тэгээ за яг миний сүүлд авсан пүүз гэх юм бол Adidas-ын Superstar байна. Тэгээ нэг бараг өмсөв байгаа удахгүй өмснө. За тэгээд би гэдэг готлыг аягүй тэгж боддгийн. Гой гутал хүний гой газар аваачна гэж дотроо хувьдаа итгэдэг болохоор гутланд их ач холбогдол үүсдэг. За дараагийнх нь болохоор Of Monsters and Men гэдэг хамтлагийн CD байна. За энэ хамтлагийн сүлд гаргасан. За энийг би яагаад авчирсан бэ гэхээр яг энэ хамтлагийг сонсдог байсан л да. Бүр тэгж амар их сонсож байгаагүй. Гэхдээ яг сүлд бүрийн CD-г авснаас хойш илүү их дуурлаад бүр амар хайртай болсон. За тэгээ энэ нь болохоор яаж ирсэн бэ гэхээр энэ надаа Японоос ирсэн. Би гинт байжсэн чинь над руу Монгол шуудангаас талгаад ингээ танд илгээмж ирсэн байна. Хурж ирж аваарай гэд. Тэгээ очиж авсан чинь манай найз миний төрсөн өдрөөр тэг ингээ би нэг ойрт сонсоод байгаа гэсэн чинь над руу энэ CD-г авсан байсан. Тэгээ амар дурсамжтай. Тэгээд энийг ерөнхийдөө байнга сонсож байгаа. Ойрт. За ийм байна. За сүүлийнх нь уруулын будаг. За яагаад уруулын будаг вэ гэвэл энэ угаасаа нэгт өөрөө айгуу гоё өнгөтэй, тогтод цаатай айгуу гоё уруулын будаг. Тэгээд ерөнхийдөө эмэгтэй хүн болсон ямар ч тохиолдолд уруулаа ер нь бодож авах хэрэгтэй гэж би боддtiin. Тэгвэл яагаад ч юм. Зүгээр л цүнхэндээ байнга авч явдаг, тэг байнга хэрэгэлдэг уруулын будаг маань энэ байна. За фокалюрын будаг. За цүнхэндээ байнга ерөнхийдөө үнэртэй уруулын будаг гарын тос гурыг авч явдаг. За энэ болохоор Lamor брендийн гарын тос байна чацрагтай. За тэгээд эмэгтэй хүний цүнхэнд ерөнхийдөө үнэртэй ус уруулын будаг гарын тос 3 байнга явах хэрэгтэй гэж боддог. Тэгээд энэ болохоор гарын тос байна. Сайн чигшүүлдэг ийм гарын тос байна. За тэгээ ерөнхийдөө ийм одоо дурсамжтай миний одоо топ 10 гэж топ миний амьдралд хэрэгтэй чухал гэж 10 зүйлээ та нарт танилцууллаа. Тэгээд сонирхож дуустал нь үзэн та бүхэндээ маш их баярлалаа. За энэ 1000 төм настай